чин дугаар танаад ерөөсөө танаад хүмүүс бүр асуугаасаа гэж надад асуусан. Яг л одоо та хүмүүс ингээд яг юм л тамирагч байгаа үстэй. Байгаа шүү дээ манай хүн байгаа. Тийм. Ажил төрлөө хийж байгаа. Элдвэр ингээд хэлэх юм ярих юм. Тэрийг бол би бүр танай сонсоо. Хүмүүс бол Элдвэр юу гэж хэлээд байгаа? аа ингээд холдсон салцсан барьцсан. Голцоод бол холдсон шүү дээ. Тэгтээ сайхан ур хөхтэй байж байна. Ур хөхтэй байж сайхан сэрүүх юм шүү. Энэ хүүхдүүд чинь хариуцлага гэж юм байна тийм ээ. Хантун хана. Ишээ. Ач. Хариуцлага гэж юм байна. Ч одоо хүний үргээ бас гүйцэтгэх шүү дээ. Одоо байнга гэр орноор очиж шүү дээ. Тэгэл миний хүүхд одоо ингээл одоо энэ боломжтой дээр юмны үн цэнийг зөв ойлгосоо, битээ цамаа өсгөөсөө тийм ээ. Тэр л дээр тамираа битэр их ярьдэн шүү дээ. Манай тамираа чинь чанга шүү дээ. Яг холцсон гэж түрүүн жоохон хатуу хэлчихлээ л дээ. Яг уу тусдаа амьдарч байгаа. Тэгэхдээ агуу сайхан харьцаатай би бинээ ойлгодог. Байнга тусал дэмжээл би бинтэй харьцаал явж ирэн. Хэвээ хэцүү байдаг л ахал та. Тэгэхдээ байнга л холбоотой сайхан харьцааны үндсэн дээр би эцэг хүнийхээ өөрийг гүйцэтгэл явж байгаа. Тэгээ миний хоёр хүүхд бол бас мундаг сургуульд одоо хичээгээл сурж байгаа. Би аавнуудаа загтсан шүү дээ. Би өндөө хичээл номыг одоо сайн мэдэхгүй. Би хичээл монголгож үзээгүй би. Би охиныхоо бичгийг харсан сайхан бичдэг болсон байлээ. Тэ? Сайхан нөгөө Монголын юуны Хатанбаатар гэдэг багш байгаа шүү дээ нөгөө. Би аюуханы академи. Тэрэнд би хүүгээ шавааруулсан. Тэгээ удахгүй тэгээд энэ ч бас нэг би ч одоо бас нөгөө яг одоо энэ насн дээр биш том оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Сайн яваасаа гэж. Тэгээ яг зөвхөн эцгийнхээ нэрийг баасдахгүй сайхан явах хүү болоосоо л гэж одоо бодож шүү дээ. Цааш нь олон дүмэндс хэрэгтэй. Миний хоёр хүүхд бол тэгтлээ нэг замбрааг гэдэг цамаа биш ээ гэж ойлгож байгаа. Энд ойлгох байхаа л гэж хэлж байгаа шүү дээ. Аваараа одоо бас ухаантай эгч нь бол нэг авраг хүүн бол багасах сумаг амьдралыг жоохон мэдэрнэ ухаандаа. Яг зөвхөн удаа хугацаанд барилж чадаагүй л дээ. Сумаг амьдрал богинохын юм чинь охин бол мэдж байгаа шүү дээ. Энүүгээр юм түүхэнд үлдэж байгаа. Энэ одоо хүний одоо өөрөөсөө ямар байх хэвээр бол илүү их бас хүчин чармаал гарах хэвээр гэж бодож байна шүү дээ. За миний хүүхдэд одоо энийг нэвтрүүлэг үзээд бас ухаан сууж байгаа ойлгох байх. Тийм учраас алтан төргийн хүүхдэд одоо саваараа бахархаж амьдрах хэрэгтэй. Миний аав их зам мөрөн сайхан тэгш явж байгаа хүн. Би энэ хүний хүү учраас бахархах хэрэгтэй. Миний аав ээж гэж. Энэ нөгөө гол юм чинь цөм чинь энэ байгаа байхгүй юу? Тийм ээ? Тийм учраас энийг их одоо энэ ойр овчинд байгаа манай хүмүүс миний үгийг сонсоосоо гэж хүсэж байна. Өөрөөрөө бахарх, өөрийгөө бүтээх хэрэгтэй. Зүгээр нэг хүний имийг үнгөө дулдуулж өөр тавчаад өөрөө бахарх гэдэг бол биш юм байгаа юм тийм ээ? Сайн сайхан үгээс. Жижиг юмнаар ч хүн өөрөө бахарх хэрэгтэй байхгүй юу?